Энэ хэсгээр бид нар WBS буюу англиар Work Breakdown Structure гэсэн ойлголтыг үзэх болно. За монголоор орчуулбал ажлын жагсаалтыг бүлэглэх гэсэн ойлголт байна. За цаанаасаа тохируулагдсанаар Microsoft Project програм хамгийн ихний баганд 0-оос эхлээд дугаарлалт хийсэн байна. Энд өөр баг нь үсгээд түн рүү 1-1, 1-2, 1-3 гэх мэтлэн бүлэглэсэн дугаарлалт үсэхийг одоо үзье. Task mode багны нэр дээр тавшууд түүнийг идэвхжүүлээд маузны баруун тавчийг тавшина. Эндээс Insert column гэсэн мөрийг сонгоно. За ямар төрлийн баг нь үсэхээ энэ жагсаалтаас сонгож өгч болно. Доод хэсэгт WBS гэсэн мөрийг сонгож байна. Дугаарлалт бүхий баг нь үүссэн харагдаж байна. Хамгийн ихэнд зөөж авчиж тавьж өгч болно. WBS нэр дээр маузны сумыг авчихад шатлсан байдлаар дугаарлалт хийх тухай тайлбар гарч ирсэн энд харагдаж байна. За энд үе шат гэсэн мөрийг 1 гэж дугаарлаад энэ үе шат доторх ажлуудыг 1-1, 1-2, 1-3 гэх мэтлэн дэс дугаараар нь дугаарлсан байна. Ажлын мөрийг нэмж үзье. «16 дугаар мөрийг идэвхжүүлээд task 5 дахь task дэлгэдэг цэснээс task гэсэн командыг оруулахад new task гэсэн мөр шинээр үүссэн харагдаж байна. За дугаарлалт нь мөн автоматар хийгдсэн энд харагдаж байна. За энэ нь бид төслийг анх үсэхдээ auto schedule гэсэн горимд тавьсантай холбоотой. Хэрвээ manual schedule гэж горимд тавьсан болвол автоматар ийм дугаарлалт үүсэхгүй. Энд 2 дугаар үе шатыг 2 гэж дугаарлаад түүний доторх ажлуудыг 2 цаг 1-ээс 2 цаг 9 гэсэн дугаараар дугаарлсан харагдаж байна. 2 цаг 9-өөс эхлээд white goods буюу шин тоног төхөөрөмжүүд гэсэн дэд бүлэг орж ирж байгаа нь харагдаж байна. Энэ дэх ажлуудыг 2-ийн 9-ийн 1, 2-ийн 9-ийн 6 гэж дугаарлсан харагдаж байна. За одоо бид custom WBS буюу өөрийн гэсэн цохилдуулсан WBS кодыг яаж үүсгэхийг үзье. Дасгалын 10 дугаар хатснаас My Kitchen MPP ажлын файлыг нээсэн энд харагдаж байна. Project tab дээр тавшаад эндээс WBS icon бүхий дэлгэдэг цэснээс Define code гэсэн мөрийг сонгож байна. WBS code definition гэсэн нэмэлт тохируулгын цонх гарч ирсэн энд харагдаж байна. Project code prefix мөрөнд бид kitchen гэсэн үгний эхний K усгийг оруулж өгье. Sequence буюу дараалал гэсэн баган дахь эхний нүд дээр тавшаад доош дэлгэдэг цэснээс 4 сонголт хийх боломжтой харагдаж байна. За бид numbers order гэсэн сонголтыг хийж өгч байна. Lead буюу уртыг хэдэн дугаарлалтын тоо байхаар энд бас сонгох боломжтой юм байна. Жишээлбэл 3 гэж авбал code preview мөрөнд K111 гэсэн утга гарч ирсэн харагдаж байна. Бид any буюу ямар ч байж болно гэсэн сонголтыг хийлээ. За энд separator буюу таслагч, тусгаарлагч гэсэн бас баг нь байж байна. Энэ багныг нээж үзвэл за 4 сонголт байж байна. Богино зураас нэмэх, ташуу зураас цэг гэсэн сонголтуудаас богино зураас тагийг сонгож авлаа. Sequence баганд 2 дахь сонголтыг хий. Энэ тохиолдолд low case letters буюу жижиг үсгээр гэсэн сонголтыг хийлээ. За lead баганд энэ дэлбийг сонгоод separator баганд өмнөхийн адил богино зураасыг сонгож өгч байна. Code preview мөрөнд K1 богино зураас A гэсэн бичиглэл бий болсон харагдаж байна. 3 дахь мөрөнд characters unordered гэсэн төлөвийг сонгоод нөгөө 2 багантайгаа адилхан бус сонголтуудыг хийж өглөө. За ингээд огт тавчийг тавшъя. За одоо ингээд task mode багны хажууд шинээр саяын оруулсан утгууд бүхий баг нь үүсгэе. Ингийн тулд task mode нэр дээр тавшоод тус багныг идэвхжүүлээд маузны баруун тавчийг тавшина.
insert column гэсэн мөрийг сонгоно. Жагсаалтаас WBS гэсэн сонголтыг хийлээ. Эхний баг нь болгож шилжүүлэлт буюу move үйлдэлийг хийж өгч байна. Нэгдүгээр үе шатыг ерөнхийдөө K1 гэж кодлсон байна. За энэ нэгдүгээр үе шатанд хамрагдах ажлуудыг K1 богино-зураас A, K1 богино-зураас B гэд дугаарлаад явцсан харагдаж байна. За доошоо гүйлгэж үзье. Шинэ тоног төхөөрөмжүүд гэсэн дид ангиллыг харуул K2 богино-зураас H богино-зураас од тэмдэг бүхий кодл орж ирсэн харагдаж байна. Бид энэ од тэмдэгтүүдийг солиё. WBS дэлгэдэг цэснээс define code гэсэн мөрийг сонгож байна. Гуравдугаар мөр дэх sequence утгыг numbers order-т болгож өөрчлөөд октавчийг товшлоо. За одоо харъя. K2 богино-зураас H гэсэн нэр доор шинэ тоног төхөөрөмжүүд гэж байж байна. K2 богино-зураас H богино-зураас 1. За K2 богино-зураас H богино-зураас 2 гэх мэтлэн дугаарлаад явцсан харагдаж байна. Define code командын тусламжтайгаар өөрчлөлт хийсний дараа эсвэл шинээр мөр нэмсний дараа WS дэлгэдэг цэснээс renumber буюу дахин дугаарлах командыг ажиллуулах боломжтой. За энэ байдлаар бид энэ хэсгээр WBS кодын тухай үзлээ. Мөн өөрийн гэсэн зохилдуулсан WBS кодыг хэрхэн үүсгэж өөрчлөхийг үзэж дууслаа.